21-р зууны хамгийн том улгаарыг Real Life GTA. Лондон хотын гудамжуудад нийт 600 мянга гаруй камер өдөр бүр цаг, минут, секунд бүрийг бичиж байдаг. Энэ хотод томоохон дээрэм хулгай хийгээд хэнд ч анзаарагдaltaгүй зугтаана гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ саяхан Лөврийн музейгээс дээрэмдэд цугтаацсан мэт. Бараг л боломжгүй. Гэвч 2015 онд Британий нийслэлийн төв гудамжнуудын нэгнээс их хэмжээний мөнгөнд дүнтэй тэнцэх өнөт идэл. Эрдэнэс хулгайд алдагдсан билээ. Хулгайчид нэвтрэх боломжгүй гэгдэж байсан объект руу нэвтэрч магадгүй Британий түүхэндх томоохон хулгайнуудын нэгийг үйлдэх болсон. Томоохон хэмжээний банк өнөт идлэл хадгалах газруудыг дээрэмдэж эсвэл хулгайгаар нэвтэрч ордог явдал одоо үед боломжгүй болсон мэт цаг үе юм. Энэ түүхүүд өнгөрсөн 30-аас 50 он. Гэтэ одоо ч гэсэн боломжгүй санагдаж байгаа. Гэтэ тэр Лөврийн музейг дээрэмждэг бол бас амар байгаа шүү. Ятхнаал 90-ад онтойгоо ард тоцорсон гэлтэй. 2015 он бол техник технологийн ачаар хамгаалтын систем камер дохиолгоод бүгд өндөр түвшинд хөгжсөн тул их хэмжээний мөнгөтэй тэнцэх Эрдэнэсийн төлөөч байсан ийм зүйл хийх нь маш их эрсдэл өндөртэй, өртөг ихтэй ажлуудын нэгт орно. Гэвч энэ түүхийн дараа бүх зүйл боломжтой хэвээр байгааг дэлхийд даяар батлан үзүүлсэн явдал болсон юм. Өнөөдөр үзүүлэхээр бэлтгэсэн энэ түүх бол хулгайлагдсан хэдэн сая фунтын үнэтэй өнөт идэл яаж энэ бүхэн боломжтой байж болох вэ хэмээн гайхах цагдаа нарын тухай болон 21-р зууны томоохон дахиад Моны айслууд би санагчлаа. Хулгайнуудын нэгийг үйлдсэн хулгайч нарын тухай үзүүлэх түүх бөгөөд бичлэгээ эхлэхээс өмнө лайк дарж сувгаа дагаагүй байгаа бол заавал дагаарай гэж хүсье. Окей. Гол түүхээ эхлэхээс өмнө яг ямар цаг үед ийм хуучны маягийн хулгай гарсан талаар ярилцаж нийтэд нь ойлгосноор энэ хэрэг улам сонирхолтой болох юм. 2015 он гэдэг бол техник технологийн хувьд одоогийнхоос төдийлөн ялгагдаад байхгүй цаг үе үлээ. Энэ үед интернет худалдаа эрчийг авч банкны карт болон ухаалаг утас аль хэдийн хүн бүрийн хэрэглээ болж крипточ хөгжиж биткойн гэх үг тэмч ойлгомжгүй хоосон зүйл биш болчихсон байв. Бидний 2015 онд уу? Наа. Энэ түүхээс жилийн өмнө биткойн бол арай болоогүйс баха. Крипто ертөнцийн томоохон хулгайнуудын нэгийг үйлдэж 18 он оноос биткойн арай сая доллар хулгайлчихсан байсан цаг үе юм. Тэгэхээр 2015 онд банкыг бодитоор дээрэмдэн гэдэг тимч эрүүл ухаанаар хийх зүйлсийн нэг биш болчихсон байлаа. Үүнээс гадна бичлэгийн оршил хэсэгт дурдсан шиг техник технологийн хөгжлийн ачаар бодитоор банк агуулгах руу нэвтэрч эд зүйл хулгайлах нь урд өмнө хизээч байгаагүйгээр хүнд хэцүү болчихсон байсан гэсэн үг. За 2015 онд тохиол хамгаалалт аюулгүй байдал маш өндөр хэмжээнд хүрсэн байснаас гадна гэмт этгээдүүдэд хэргийн дараач баригдахгүй байх нь чухал юм. Гэвч гудамжинд үнцэг болон бүрт байх камерууд үүнийг боломжгүй болгох. Ингэж дээрэм хийлээ гэд хамгийн хэцүү юм нь гол нь дээрэмцэн юмаа баригдалгүйгээр буцаж зарж борлуулах нь хамгийн хэцүү баг тий. Тэгээ одоо ингээд үгт үнэт идэл гэж бодъё. Одоо нэг юм 1800-аад оны ингээ хатны зүүжсэн үнэт идэл бол яг үндэ үгүй. Тэрэнд агуулгацсан алтнаасаа илүү тухайн хатны зүүжсэн үнэт идэл гэдгээрээ илүү үнэтэй байгаа штэ. Тэгээ тэгэхээр юу гэдэг алтын хайлуудаа зарчих юм бол үнц нь баг 20 дахин ундаг ч юм уу те 100 дахин ундаг ч юм уу. Нэг NPC авчтай штэ зайлаач. Читата бүр живцсэн штэ. Тэр дундаа ямар нэг жижиг хотод биш. Лондон хотын төвд энэ бүхэн өрнөж байгаа тохиолдол. Британий нийт авах хүн бай үгүй. Тэр авах хүнийг олно гэдэг чинь амар асуудалтай байхгүй. Өөрөө хин гэдгийг мэддүүлэхгүйгээр авах хүнийг олно гэдэг чинь амар зүг. Олон жилийн турш хяналтын камерын тоогоор дэлхийд тэргүүлэгчдийн игнэнд явж байгаа байлаа. Хамгийн олон камертай дэлхийн 10 хотын дунд хятадын биш зор ганц хот байгаа нь Лондон юм. Хятадд төдийлөн хүний ирэх гээд байх юм маруухан тул Лондонд тэдэнтэй ижил хэмжээгээр камер тавьж иргэдэг хянах нь маргаан дагуулдаг сэдвийг гэжээ. Энэ бүхнийг үл харгалзан Лондон хотод дараах зүйлс болсон юм. 2015 оны 4-р сарын 7-ны өдөр улаан өндөгний баярын амралтын өдрүүдийн дараа Лондон хотын иргэд ажил албандаа эргэн ирж хөл хөдөлгөөн эхэлж байсан өдөр юм. Харин Лондон хотын төвд байх Хааттон Гарден гэх үнэт зүйлс хадгалах газрын ажилчдын ажлын өдөр тун өвөрмөцөөр эхэлсэн байдаг. Хэдэн сая долларын үнэтэй үнэт идэл алт мөнгө хадгалж байсан хамгаалалт өндөртэй өрөө нь тоногдсон хоосон шахуу байдалтай байснаас гадна цоочтой серфнүүд нь нээлттэй тавилга эд тогшлон эвдэж сүйтсэн байдалтайгаар ажилчдыг өглөө ухацсан юм. Дуудлага авсан цагтаа даруй ирж шилэн хүзүүгээ илэн зогсох бөгөөд яаж ийм зүйл байж болдог байна гэж хоорондоо ярилцаж гайхацгаж байсан гэдэг. Тухайн үед хэн хизээ гол нь яаж энэ хулгайг үйлдсэн бэ гэдэг нь хэнт ч ойлгомжгүй байлаа. Серфнүүдтэй өрөөнд орохын тулд хулгайч нар асар зузаан бетон хананд өрмийн тусламжтайгаар нүх гарган орсон гэдэг л тодорхой байсан ч яг яаж энэ бүгдийг хэнт ч мэддэхгүй хийсэн. Байшинд хаагуур яаж орсон. Тохиолдол хамгаалтын системийг яаж ажиллагаагүй болгосон бэ гэх зэрэг нь огтос ойлгомжгүй байсан. Одоо тэр өнөт идлүүд хаана байгаа? Хулгайчид ч мөн хаана байгаа вэ гэх асуултуудад
хариулт олох амаргүй ажил хууль хүчнийхэн тулгарч байсан юм. Цагдаа нар туршлагатай гэмт этгээдүүдийг мушгиж эхэлж байгаа гэдэг нь төд удалгүй тодорхой боллоо. Ингэж үзэх болсон шалтгаан нь хэргийн газраас хурууны хээ бити хэл ДНХ-ч олдсонгүй. Мэргэжилтнүүд хэргийн газраас шүлс үүсгээд арьсны хилтэргийгээс ч гэсэн биологийн хурууны хээ болох ДНХ-г олохыг хичээдэгч. Энэ удаад юу ч олдоогүй нь хэрэгтнүүд цайруулагч бодис ашиглаж хэргийн газрыг цэвэрлсэн гэдэгтэй холбоотой байв. Мөн үүнээс гадна хулгайчид байшин доторх хяналтын камеруудын бичлэг хадгалагдаж байсан хард дискүүдийг авч явсан байна. Гэвч бидний санаж байгаагаар Лондон хот хяналтын камеруудаар битүү бүрхэгдсэн байдаг тул цагдаа нар тийшээ анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Цагдаа нар хэрэг гардагаас 5 өдрийн өмнө буюу 4-р сарын 2-ны өдрийнхөөс эхлэн хулгай гардаг газрын ойр орчмын камерын бичлэгүүдийг шалгаж эхлэв. Энэ нь пүрэв гараг байсан бөгөөд олон хоногийн баярын амралтуудын өмнөх сүүлийн ажлын өдөр байсан юм. Камерын бичлэгт энэ өдрийнхөө оройл гэхэд с жиг бүхий цагаан битүү ачаатай машин хэрэг гардаг байшингийн ойролцоо ирж байгааг нь бичлэгт үлдсэн байв. Машин ирж зогссны дараа гэрэл ойлгогчтой хантаа зөмссөн 2 хүн хулгай гардаг байшингийн дэрэгдүр явж байгааг нь бичлэгт үлдсэн нь сэжигтэн этгээдүүд болж таарсан юм. Окей. Хантаацтай хоёрын араас бас нэгэн хар хувцастай хүн явах ба тэр барьж авсан цүнхээрээ сурамгаа гихчин камераас нүрээ халахалж байна. Өргөжлүүлэн бичлэгүүдийг шалгах явцад нүрээ халахалдаг энэ хүн хулгайд өртдөг Хатан Гардны барилгын төв хаалгаар гэртээ орж байгаа юм шиг л төлхүүрдэн ороод дотор талаас нь арын хаалгыг нээж хантаацтай хамсаатнуудаа оруулах болно. Хулгайчид бүхэл шөнжин Хатан Гардны үнэт идэл хадгалдаг байшин дотор байх ба маргааш өглөө нь хэрхэн гарч ирэн цагаан машиндаа суун хэргийн газраас зогтон явах нь камерт бичигдсэн байв. Цагдаа нар мэдээж цагаан машиныг хамгийн түрүүнд дугаараар нь шалгахад машиныг хуурамч бичиг баримтаар худалдан авсан тодорхой болсон юм. Окей. Хэрэг гарснаас хэд хоногийн дараа л хэргийн талаар цагдаа нар мэдсэн тул энэ үед машин аль хэдийн устгалд орсон байх гэж үзжээ. Британийн хэвлийнхэн мэдээллийг маш урдан шуурхаа бөгөөд хууль бусаар олж авдгаараа гарчсан байдаг тул маргааш нь л гэхэд хэргийн газрын ойролцох хяналтын камеруудын бичлэгүүд болон хэргийн талаарх нууцлалтай нарийн мэдээлүүд нь хэвлэл бүрээр цацагдаж эхэлсэн юм. Энэ үед хүмүүсийн донд тухайн цаг үедээ төгс мэт харагдаж байсан хэргийг хэн хийсэн байж болох вэ гэж таамаглууд ар араасаа гарч эхэлсэн байдаг. Эдгээр таамаглууд донд зүүн Европын томоохон гэмт бүлэглүүд, хуучин цэргийн алба хаагчид, эсвэл алдар нэрн тархсан дэлхийн шилдэг хулгайчууд гэх мэт байлаа. Гэвч хожим цагдаа нар сэжигтнүүдийг тогтоох үед гэмт этгээдүүд олон хүмүүсийг баригдсан юм байна шүү дээ. Мөрдлөгийн талаар илүү дэлгэрэнгүй ярихаас өмнө нэг чухал зүйлийг тодруулмаар байгаа нь яг хаана 21-р зууны томоохон хулгай хэрэг гарсан бэ гэх талаар ярих нь зүйтэй санагдлаа. Энэ бол Хатан Гарден буюу Лондон хотын төвийн дүүргийн ижил нэртэй гудамж юм. Энэ дүүрэгт 19-р зуунаас хойш өнөд эдлийн үйлдвэрлэл болон худалдаа төвлөрч ирсэн байдаг. Учир алмаасан эдлэл, алтан гоёл чимэглэл, үнэтэй цаг гэх мэт. Өнөө үед ч гэсэн Хатан Гарденд өнөд эдлийн худалдаа эрхэлдэг хэдэн зуун газрууд байдаг юм. Окей. Энэ мэт төвлөрсөн газрууд зөвхөн үйлчлүүлэгчдийг татаа зогсохгүй. Мөн хулгайч дээрэмчдэгч татаж байдаг. Өнөөдрийн бичлэгт гарч буй хулгайгаас өмнө ч гэсэн Хатан Гарденд хулгайн хэрэгүүд гарч л байсан. Тэмч том биш, тэмч олонний анхаарлыг төдийлөн татаагүй хэрэгүүд байжээ. Хэрв таны бизнес өндөр үнэтэй өнөд эдлэлтэй холбоотой бол аюулгүй найдвартай хадгалах газар танд хэрэг болно. Ийм ч учраас өнөөдрийн бичлэгийн хулгай гарсан Хатан Гардны өнөд эдлэл хадгалах газар 1949 онд байгуулагдсан төвхтэй. Өнөд эдлэл хадгалах газар Хатан Гардны 88 эр гэсэн дугаартай байшингийн газар дор байрладаг байна. Хэрэг гардаг өдрийг хүртэл энэ газар Британи төдийгүй Европт хамгийн найдвартай хамгаалалттай газруудын нэгт тооцогдож байсан юм. За. Үнэт эдлэл хадгалах газар, үнэт эдлүүдийг зөвхөн Юу вэ? Энэ газар доороо юмнууд байд юм уу те? Одоо Монголд үнэт эдэл зардаг одоо мөнгөн завь байгаа юу? Тэгээ мөнгөн завийн газар доор юм байгаа юу? хулгайч нараас төдийгүй бөмбөгтөлтөөш хамгаална гэгддэг байв. Анх үүссэн цагаасаа найдвартай хаалга цоож туургаараа онцгорж байсан бол сүүлийн хэдэн 10 жил дохиолол камер гэх мэт аюулгүй байдлын технологиуд нэмэгдэж бүр л аюулгүй болсон мэт байсан. Монголд бас мөнгөн завьяг дээрэмц хэрэг мэрэг гэж байдаг л хта те. Бөгөөд дохиолол дуурсан нөхцөлд цагдаа нар 2 минутын дотор л ирэх ёстой гэжээ. Энэ нь тухайн үеийнхээ хамгаалагдсан байдлаараа бүхий л норм стандарт шаардлагуудыг хангаж байсан ба 200 орчим сая фунттэй тэнцэх өнөт эдлэл хадгалагдаж байсан юм. Хулгай гарсан нь ил болсон өдрөөс цагдаа нар амаргүй нөхцөл байдалд байлаа. Тэдэнд дарамт учруулж байсан хэд хэдэн шалтгаан байсан нь нэгт мөрдлөгийн хамаг баримт бүрийг нь ил болгож байсан хэвлэл мэдээллийн зүгээс ирэх дарамт. Хоёрт ийм зүйл юу нь яаж болох боломжтой вэ гэж бухимдаж байсан ард түмний зүгээс. Мөн тэдний эсрэг явсаар байгаа цаг хугацаа.
Цагдаа нар хулгайч нарыг маш хурдан хугацаанд хулгайсан зүйлсээ худалдан борлуулж эхлэн гэж үзэж байсан ба худалдагдаж амтсан л бол үнэт эдлүүдийг олох нь бараг боломжгүй болно гэв. Үүнээс гадна цагдаа нар хэргийг болсон гэдгийг мэдэхдээ аль хэдийн өдөр алдчихсан байсан шүү дээ. Гудамжны хяналтын камеруудад үлдсэн бичлэгүүдээр хулгайчдыг хэн гэдгийг тогтоох огтос боломжгүй байлаа. Тэд бүгд малгайтай масктай байснаас гадна цагаан машины бичлэгч тэднийг юунд ч хөтлөөгүй юм. Цагдаа нарт тухайн үед байсан цор ганц зүйл болох. За, яг одоо танаас асууя. Камерын бичлэг царай нарагдаагүй. Одоо машин урамж бичиг баримттай. За, тэгвэл чи яаж олох вэ? Чатанд мөрдөгч байна уу? Одоо манийхэн бодлоор болонгууд тэгэл зарагдах үед нь л барих юм шүү. Хяналтын камеруудын бичлэгүүдэд л тэд хамаг анхаарлаа хандуулж түүнтэй л ажиллахаас өөр сонголт тэдэнд байсангүй. Хулгайч нар Хатан гарданд нэвтэрснийхээ маргааш өглөө нь гарч яваа камерын бичлэгт тэд маш цөөхөн хэдхэн цүнхтэй зүйл барьсан явааг нэг цагтаа анзаарсан нь энэ хэргийн мөрлөгийг цааш явах гол сэжин болсон байдаг. 4-р сарын 7-ны өдөр хэргийн газрыг шалгахдаа бүх сейф шүүгэнүүд онгоогүй болохыг анзаарсан бөгөөд албан ёсны мэдээлэлээр хулгайчид 15-аас 20 сая фунттэй тэнцэх орчим алмаз, алт мөнгөн эдлэл хамгийн үнэтэйнүүдийг авч ирсэн юм уу? Хулгайсан гэдэг мэдээ байдаг. Гэвч энэ тоонуудыг сонссон ихэнх мэрэгчлэнүүд үнэн хэрэгтээ хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээг хамаагүй өндөр 100 гаруй сая гэж үтсэн ба ийм газарт хадгалагдаж байгаа юм бүхэн хууль ёсны байдаггүй тул зарим эзэд нь зүгээр л цагдаад энэ талаараа мэдүүлээгүй байх бүрэн боломжтой гэдэг байна. За яг гэхдээ бүгдээрээ албан ёсны мэдээлэлд итгэхэд хулгайч нар 20 сая орчим фунттэй тэнцэх алтан гултмаа өнөд чулуунууд бэлэн мөнгө зэргийг авч явсан гэж үзлээч. Тэдгээр дээр нэмээд багаж хэрэгсэл зэргийг авч үзэх юм бол өглөө нь гарч явахдаа барьж явсан камерт бичигдсэн шиг хэдхэн цүнхэнд яасан ч багтахгүй байсан гэдгийг олж тогтоосон юм. Тэгэхээр энэ нь хулгайч нарт эхний өдөр асуудал үүсэж тэд хэргийн газараа дараа нь буцаж ирсэн гэсэн үг боллоо. Бичлэгээрч энэ нь батлагдсан юм. Анхны удаа нэвтэрснээс 2 хоногийн дараа буюу 4-р сарын 4-ний өдрийн орой хулгайч нар эргэн ирж байгаа нь камерт бичигдсэн байна. That's crazy. Энэ удаа тэд 2 дахь оролдлогоороо ажиллагаагаа амжилттай 2 хоногт яг юу вэ? дуусгасан болж таарав. Гэвч цагдаа нарын гол нээлт энэ биш байлаа. 4-ний өдрийн ажиллагаа буюу 2 дахь удаага нэвтрэхээс нь цагийн өмнө цагдаа нарт аль хэдийн танил болсон 2 хүнийг бичлэгээс олж харсан юм. Тэдний хувцас алхаа зэрэг нь 2-ны өдөр нэвтэрсэн хүмүүс гэдгийг нь төвөггүй хэлээд өгч байв. Үүний дараа орчин тойрныг шалгаж байсан сэжигтнүүд цагаан өнгийн Mercedes-Benz машинд сууж явсан ба энэ удаад машин хуурамч бичиг баримттай хүнийх биш жинхэнэ сэжигтнийх болох нь тогтогдсон. So bad. Машиныг олж тогтоосноос хойш хэдэн 7 хоногийн хугацаанд мөрдөж мөшгөн эзнийг нь тогтоосон нь 74 настай Kenny Collins гэх тэтгэврийн хөгшин болох нь тэр. Бензний эзэнг олж тогтоосон явдал нь хожим цагдаа нарыг бусад хамсаатууд дээр нь ч авчрах болно. Энэ үед хэргийг ямар ч зүүн Европын гэмт бүлэглэлийнхэн эсвэл хуучин цэргийн ч биш Kenny Collins-ийн үеийн 70 гарсан тэтгэврийнхэн үйлдсэн нь тодорхой болов. Тухайн үед цагдаа нар хэрхэн тэтгэврийн хөгшчүүл ийм хэмжээний хулгайг зохион байгуулж чадваа гэх асуултанд хариулт олох хэрэгтэй болсноос гадна магадгүй 100% байсан хулгайг настай хүмүүс хийсэн гэдгийг нотлох амаргүй ажил үлдлээ. Тэдэнд байсан баримт гэв. That's us man. The Magnus Messi хөгшчүүлээрээ дуудаад байгаа Антонио Лило нотлох баримтууд биш бөгөөд 2 дахь удаага нэвтрэхээс нь өмнө ижил алхаатай, ижил хувцастай хүмүүс тэр газраар явж харагдсанаас өөр зүйл байхгүй шүү дээ. Ахин сануулсан хэлэхэд өвгчүүл байшин дотор ямар ч уулмөр үлдээгүйг санах хэрэгтэй. Хэдийгээр настай хүмүүсийг дутуу үнэлмээргүй байгаач 70 гарсан хүмүүс ийм хэмжээний ажиллагааг зохион байгуулж амжилттай хэрэгжүүлнэ гэдэг Бейбелтрийн хувьд ч амаргүй байх нь ойлгомжтой. Тэгээ ер нь бол бодоод үзэнгүү те. Хотод байгаа гэнгүүдээс бусад те нэг рандом сервер дөнгөж орсон хүмүүс бол том айсж чадахгүй байхгүй. Тэгж бодох нь зөв байхгүй. Тэгэхээр бичлэгийн энэ хэсэгт настай гэмт этгээдүүд хэн байсан талаар ярилцъя. Хувийн машина хулгайд алдсан ингээд лийсэн шүү дээ тийм шүү дээ. Британий хэвлэл мэдээллийнхний цололсноор түүхэндэгт томоохон хулгайн хэргийн түүх хэрэг гардаг 15 оноос өмнө буюу 2012 оноос эхэлсэн гэж үздэг. Тэр үед Хатан гарднаас холгүй Британий нийслэлийн хойд хэсэгт Брайан Ридер гэх 73 настай тэтгэврийн хөгшин амьдардаг байв. Түүнийг хожим энэ ажиллагааны санаачлагч, гол зохион байгуулагч, уураг тархин мөн гэж тогтоосон байдаг. Ридер дэлхийн 2 дугаар дайны дундуур төрж 1950-ад оны дайны дараах ядуу зүдүү Лондон хотод өсөж торинсон нэгэн гэжээ. Тэр анхныхаа хулгайг 11 настайдаа дэлгүүрээс консерв хулгайлж үйлдсэн бол 36 тадаа томоохон дээрмийн үеэрээ баригдаж анх удаа шүүхээс ял сонссон юм. Энэ хоёр үйл явдлынхаа хооронд тэр жижиг гарын хулгайчаас Лондонд хулгайч нарын хүрээлэл дундаа нэр хүндтэй нэгэн болтлоо ахисаар байсан байна.
Рейдрийг 80-ад оны Guy never донд stops, нэг л удаа баривчилж ял өгсөн нь тухайн цаг үедээ мөн л улс дахь хамгийн том дээрмийн хэрэг байсан ба агуулгаас алтан гулдмаанууд дээрэмцэн хэрэг юм. Брайан Рейдер энэ хэрэгээр 9 жилийн ял авч шоронд суусан баг. 2015 оны дүүлэн хэрэг гарах үед тэр хууль хүчнийхний жагсаалтанд байсан хэдий ч хэнж түүнийг шалгах талаар бодоогүй байна. Дал гарсан хөгшнийг ийм хэрэг үйлдэнэ гэж цагдаа нарын ой тоонд буугаагүй үзээ. 2015 онд Рейдер эхнэрээ оршуулад удаагүй байсан ба өөрийн насны онцлогтой тохирох эрүүл мэндийн олон асуудалтай дээр дөрөв булчирхан хор тавдартай ахимаг насны нэгэн байв. Хэрэг гардагаас 3 жилийн өмнө Рейдер энэ хулгайгаа төлөвлөж эхэлсэн юм. Гэвч Европын хамгийн том үнэт эдлэл хадгалдаг газруудын нэгийг дээрэмтгэхэд 70 байтугай 30 настай байсан ч ганцаараа хийж чадахгүй тул түүнд хамтрагчд хэрэг болно. Тэгэхээр хамсаатнуудыг хаанаас олох вэ? Зараар л олохгүй нь мэдээж тул хамгийн найдвартай арга бол хуучны танилуд. Энд бас нэг асуудал байгаа нь хулгайч өөрөө 70 гарсан хүн байхад түүний дийлэх найз нөхөд танилын хүрээч гэсэн тэм насных нь л болж таарна. Тэгэхээр ихэнх нь нэг бол шоронд, нэг бол шорон дор, нэг бол ийм ажлаа хаяад тэтгэвртээ сууж гавьяаныхаа амралтаа эдэлж бух хүмүүс ихэнх нь байлаа. Гисэн хэдий ч Рейдер аргыг нь олж 66 настай Терри Перкинсийг болон 71 настай Кенни Коллинс нарыг өөртөө нэгтгэж чадсан юм. Тэд хоёулаа баялаг гэмт хэргийн намтартай хөгшүүл байсны дээр мөн зузаан гихчин эрүүл мэндийн дэвтэртээ этгээдүүд байв. Тэдний эрүүл мэндийн асуудлууд нь хараа, сонсгол, чихрийн шижин мөн үе мөчний асуудлууд байсан гэв. Тэгэхээр ямар бүлэглэл үүсснийг ерөнхийд нь гадарлаж байгаа биз. Гэхдээ настай дээрэмчид эрүүл мэндийн хувьд ийм асуудалтай байсан ч тэдний олон 10 жилийн туршлага дээр нэмээд толгой нь маш сайн ажиллаж байсныг энд дуртахгүй өнгөрч болохгүй. Yes. Хулгайчид бүхнийг маш нарийн төлөвлөж эхэлсэн ба. Бүхэл зүйлд бэлтгэл маш чухал байдагчлан 100-ны хулгайч гэсэн энэ маш чухал хүчин зүйл юм. Хэдэн жилийн уйггүй ажиглалт судалгааны үр дүнд тэд хамгаалтын гол сул талыг олж илрүүлсэн. 3 жил гэдэг чинь. Тэдний өдөр тутам тэнд маш их хамгаалагч байдагч. Баярын амралтуудын үед хамгаалагчдын тоо эрс буурч, бүр зарим баяраар огт хамгаалагчгүй болж зүгээр л хаалгыг цойжлоод яваад өгдөг гэдгийг тэд анзаарчээ. Хамгийн их хамгаалттай найдвартай газар гिचгээд баярын амралтуудаар зүгээр л хаалгаа түгжид хамгаалагчд нь яваад өгдөг гэдэг нь нэг л логикгүй сонсогдож байгааг мэдж байна. Гэсэн хэдий ч тэднийг өмөрөх гээд үзье. Үнэт эдлэл хадгалах газар нь нэг ёсондоо байшин доторх байшин гэсэн үг бөгөөд нэг давхарт байх гол хаалга шууд үнэт эдлэлийн хадгалах газрын хаалга биш ба үнэт эдлийн дэлгүүртэй хамтдаа байх хаалга юм. Энэ хаалганы дараа газар доошоо үнэт эдлэл хадгалдаг гол сейф рүү очихын тулд 2-3 найдвартай цоочтой хаалга давж очих ёстойгоос гадна тэнд очисон ч яаж ч эвдэх боломжгүй асар зузаан төмөр хаалгыг мөн нээх хэрэгтэй болно. Тэгээд эдгээр хаалгануудаас гадна алхам бүрт байх тохиоллын системүүдийг мөн мартаж болохгүй. Тийм ч учраас 2015 он хүртэл тэнд амьд хамгаалагчид байх төдийлөн шаардлагагүй гэж үзэж ирсэн байдаг нь магадгүй энэ хэргийн дараа өөрчлөгдсөн байх гэж найдаа. Настай 3 дээрэмчид бүхнийг төлөвлөж зохион байгуулсан ч тэдэнд дахиад тохиолол хамгаалттай ажиллах техникчээс гадна хүч чадал булчин хэрэгтэй байлаа. Хүнд жинтэй техникүүдийг нь өргөж зөөх хүч чадал булчингийн үүргийг Дэниел Джонс гэгчид даалгасан бөгөөд тэр 60 арай хүрээгүй байсан нь энэ бүлэглэлтэй бол хамгийн залуухан нь болгож байсан юм. Джонс ануухнаар ажлынхаа дийлэнх хугацааг шоронд өнгөрөөсөн нэгэн байв. Тэр хүнд хар ажлуудыг хариуцсан авч багаж техник зөөхөөс гадна тэдгээртээ ажиллах үүрэгтэй байлаа. Харин бүлэглэлийн 5 дахь гишүүнийг Бейзл гэдэг бөгөөд түүний нуруунд дээр хамгийн чухал ажил ирж байсан нь хаалга цоож түлхүүр тохиолгээд аюулгүй системийг аргалах ёстой гэсэн. Хэрэгтэй байж. Хэрэгтнүүдийг барьсны дараач түүнийг олж тогтоож чадаагүй байсан ба Бейзлийн талаар бид хожимжижтэй ярих болно. Окей. Тэм тэргээ бэлтгэх явцдаа тэд нэг биш удаа үнэт эдлэл хадгалах байр руу нэвтэрсэн байх ёстойч дал гарсан тэтгэврийн хөгжүүлэг хэн сэжиглэхэвдэ. Хулгайч нарт бүр бэлтгэлийн тусдаа бааз байсан ч байх гэж үздэг ба нэг л жижиг алдаа тэднийг барьж өгөх байсан тул алхам бүрээ минут секундээр нь тооцоолж байсан юм. Хэдэн жилийн уйггүй бэлтгэл төлөвлөлтийн дараа гэмт этгээдүүд гол өдрөө сонгосон нь 2015 оны 4-р сарын улаан өндөгний баярын амралтын энэ хөпшлийг та бүхэнд өргөд туссан Keydrop байлаа. Keydrop төр өнгөө харьцаг 24 цаг тутам нээж болно. CDS код ажлууд 70,000 долларын гифт таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. 4-р сарын 3-ны өдрөөс эхлээд 4, 5, 6-нд бүгд амраад 7-ны өглөө ажилдаа цоглох тул тэдэнд төлөлгөөгөө хэрэгжүүлэх 4 өдөр байсан юм. Эдгээр өдрүүдэд Хатан гардны үнэт эдлэл хадгалах газарт хинч байхгүй байх цөөхөн өдрүүдийн нэг байв. Ажиллагаа эхлэхээс яг нэг өдрийн өмнө Лондон хотын төвд томоохон галт төмөр гарлаа. Томоохон хэмжээтэй байшинд гал гарч хэдэн зуун хүмүүсийг нүүлгэн шилжүүлж
хэд хэдэн гудамж утаа тортогт дарагдаж цагдаа эмч аврах албаных ингээд бүгд ийшээ анхаарлаа хандуулсан гэв. За. Галын үед хотын төвийн хэсгийн ихэнх харилцаа холбооны хэрэгсэл шугам сүлжээ гимсэн нь галыг 100-ны хулгайн нэг хэсэг байсан гэж хожим хүмүүсийг таамаглахад хүргэсэн ч нотлохоо баримт олдоогүй. Ингээд 21-р зууны гол хулгай нэг 2015 оны 4-р сарын 2-ны өдрийн орой эхэллээ. Окей. Энэ үед гэмт этгээдүүд Хатан Гардны 88 эр байшингийн ойролцоод цуглацгаасан бөгөөд зарим нь цагаан машинаараа ирсэн бол зарим нь өөрсдөө ирцгээсэн гэв. Хэргийн гол зохион байгуулагч уураг тарих гэгдэж байгаа Брайан Ридер 100-ны хулгайг үйлдэхэр өөрийн өндөр насны нийтийн тээврийн картаараа автобусанд үнгээр сууж Хатан Гарданд ирсэн байна. 21 цаг 30 минутын үед хаалга цоож тохиол хариуцсан Бейзл гэгч өөрийн гэрийн хаалгыг нээж байгаа юм шиг л 88 эр байшингийн гол хаалгыг түрээр нээж дотогш орсон юм. Дотогшоо орсон түүнийг ахин нэг хаалга хүлээх ба тэр нь код оруулснаар нээгдэх хаалга байсан гэжээ. Одоо Хожимч тэр дээрэмчд хэрхэн гадна түлхүүрийг болон хаалганы кодыг олж мэдсэн нь ойлгомжгүй байгаач хамгаалтын ямар нэгэн ажилтан худалдагдаж тэдэнд түлхүүр болон кодыг өгсөн байх гэсэн логик дүгнэлтэд хүрсэн байна. Дотогш орно гэдэг нь ердөө л хамгийн энгийн алхам байсан бөгөөд өмнө дурдсанчлан өнөд идэл хадгалах газар нь өөрийн гэсэн хамгаалтын системтэй байшингийн доторх байшин гэсэн үг юм. Хоёр хаалгаар орсныхоо дараа Бейзл арын хаалга дээр ирж арын хаалгыг дотроос нь нээж нөхдөө дотогш орууллаа. Тэд бүгд каск юм уу малгай бэли маск зүүсэн байх бөгөөд шүлс хөлс өсний хилтерхий төдийн л ДНХ ба харин ДНХ гэдэг нь тэднийг шууд л шорон руу илгэх тасалбар болох тул энэ нь маш чухал байв. Бүгд чинэгээрээ цүнхтэй багаж хэрэгслүүдэд зөөвөрлөн орж ирцгээлээ. Эдгээрийн дунд том хэмжээний өрөм байсан нь бидний мэдж байгаачлан зузаан бетон ханыг өрөмтөхийн тулд юм. Гэмт этгээдүүд дотроосоо нээж өгсөн арын хаалганы бослыг давснаар хууль зөрчигчд болсон тул тэдэнд буцагцсан байхгүй гэдгийг ойлгож байв. Энэхүү бичлэгийг та бүхэнд өргөхөд туссан Кезагт баярлалаа. Кезаг дээр та бүхэн 24 цаг тутам үнэгүй хайрцаг задлах боломжтой. Мөн өөрт байгаа скинээ илүү гоё скинээр сайжруулаад авч болно. CDS-ийн кодыг ашиглан 20% урамшуул болон $1 үнэгүй аваарай. Мэдээж CDS-ийн кодыг ашигласан хүмүүст ивэд байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Байшин доторх камерууд тэднийг бичиж байсан ч бичлэгүүд хадгалагдах хард дискийг авч явах төлөвлөгөөтэй тул энэ нь огт асуудал биш байлаа. Дотогш нэвтэрсэн хулгайчид газрын доошоо 2 давхрын доор буюу гол сейфтэд давхар руу очихын тулд цахилгаан шатны хонглоор олсоор буух хэрэгтэй юм. Доошоо бууж цахилгаан шатны хаалганы гадуур хааж цоожилсан хамгаалтын хаалтыг хялбар нээснээр гол сейфтээ өнөд идэл хадгалагддаг өрөөний давхарт ирцгээв. Цахилгаан шатны хаалганы гадна талын хамгаалтын хаалгыг эвдэж нээснээр тэд тохиоллыг ажилуулах бөгөөд унтраахт нь 60 секунд л тэдэнд байлаа. 60 секундын дотор амжиж унтраахгүй бол тохиолол автоматар харуул хамгаалтын байгууллагт хүрч тэндээсээ нэх удалгүй цагдаагийн газарт очиж тэд хэдхэн минутын дотор л эрцгэх байсан юм. Тохиоллыг хариуцж байсан Бейзл 60 секундтай амжиж тохиоллыг унтрав. Үүний дараа тэд гол нэвтрэх өрөөний тохиололтой торон хаалганы торыг эвдснээр гол өрөөг нээх ажил үлдсэн байна. Энэ үед гэхдээ нэгэн зүйл боосноо гэмт этгээдүүд хэдий удаан хугацаанд сайн судалсан ч үүнийг мэдээгүй байсан юм. Тохиоллыг хэдий 60 секундын дотор унтраасан ч өнөд эдлэл хадгалах газарт ажилдаг хамгаалагчдын гар утсанд хоёр нөхцөлд хамгаалалт шиг код ирдэг бөгөөд тохиоллыг зүгээр унтраахаас гадна энэ кодыг оруулахгүй бол нэмэлт хамгаалтын албар руу тохиолол хүрдэг гэжээ. Энэ нь ч ном ёсороо ажиллаж дээрэмчид гол хаалганыхаа гадна ирчихсэн байх үед гадаа нь хамгаалтын албаны ажилтан түргэн шуурхаа ирсэн байна. Тэр гартаа гарч идэн байрсан байх ба машинаасаа бууж гол хаалга дээр ирэн бүрэн бүтэн байгааг нь харан гайхсан юм. Ямар ч амжилттай болсон томоохон хулгай дээрмийн түүх гэдэг давхар томоохон азны мөн түүх байдаг үлээ. Та хэдий олон сар жил бэлдэж бүхий л хувилбар тохирог тооцоож бэлтгэсэн байлаач гэсэн. Од эргэсийн давхцал зөрж аз таны талд байхгүй л бүтлгүүтэж байсан түүхүүд биш. Ингээд логбик явж байгаад ингээд те сервер гацаа шаачдаг шүү дээ. DDoS орж байгаа шаачна. Харин бидний өнөөдрийн бичлэгийн эзэдийн азан тэр өдөр эвэсэн юм. Хамгаалтын ажилтан гаднаас нь ямар ч сэжигтэй зүйл олж илрүүлээгүй. Хаалга үүдэн найдвартай цоочтой байсан тул тохиололд алдаа гарч хуурамч дуудлага ирсэн гэж үзэн цагдаа дуудаж дотогш орохыг хүссэнгүй. Хуурамч дуудлага гарсан бололтой гэж станцаараа мэдэгдээд машиндаа суугаад яваад өгсөн байна. Энэ үйл явдлын талаар гадаа манаа зогсож байсан Кенни Коллинс ч хамсааднуудаа мэдэгдээгүй бөгөөд тэр нэг бол бие засгаар явсан, нэг бол ямар нэгэн зүйл олж идэхэр явсан тул харуул ирсэнч анзаараагүй болж таарав.
Коллинс хамгаалагчийг олж хараагүй ч тэдэнд тохиолдсон азны нэг хэсэг гэж үзэж болох ба. Хэрв Кенни бусдаа мэдгдсэн бол нөгөөдөл нь сандарч өөрсдийг нь бүслэхэр ирж буй хэдэн 10 цагдаагаас зүгтаах гэж оролдох үедээ жинхнээсээ баригдахч боломжтой юм. Тухайн үед хулгайчид тэдэнд ямар их аз дайрч өнгөрснийг ч өөрсдөө ойлгоогүй билээ. Энэ бүхэн гадаа нь болж байхад тэд өрмөө дотор нь байрлуулж зузаан ханыг өрөмдөж эхэлсэн байна. Тэдний ашигласан өрөм нь маш том хэмжээтэй, хүчин чадал сайтай өрөм ба ямар ч гадаргууг нүхлэх чадaltaй гэжээ. Хулгайчид яагаад хаалгыг нээх гэж үзээгүй? Шууд л ханыг өрөмдөх төлөвлөгөөтэй байсан бэ гэхлээр тэд хаалгыг эвдэж юм уу, эвдэхгүйгээр ч нээх ямар ч боломжгүй юм. Хүн багтахын тулд хэд хэдэн нүхт дараалалан гаргасан байна. Тэдний тооцоолол төлөвлөгөө ёсоор бол энэ сүүлчийн хүнд даваа байсан ба нөхөлж дуусаад дотогш орж даахынхаа хэрээр үнэт идэл алт мөнгө аваад зогтаах байв. Гэвч энэ нь бас яг тийм биш байсан юм. Өрөөнд дотор ханы дагуу тэр чигтэн дотроо үнэт идлүүд бүхий шалнаас тааз хүртэл өндөртэй шүүгэнүүд байсан юм. Нэг ёсондоо тэд ханыг нөхөлсөн ч шүүгэнүүдийн нэгний ард талтай тулгарч дотогш шууд орохоргүй байлаа. Дээрэмчид үүнд ч бэлтгэлтэй байсан ба тусгай помп ашиглаж шүүгийг гаднаас нь түлхэн дотогш унгаад орох байсан ч шүүгэнүүд хананд найдвартай бэхлэгдсэн байсан явдалд тэд бэлтгэлгүй байсан юм. Окей. Хэд хэдэн удаа түлхэх орлого хийсэн ч помп нь эвдэрч шүүгээ байрандаа үлдсэн байна. Тэр л үед дээрэмчид 3 жилийн бэлтгэл ажил нь асар хурдтайгаар үгүй болж байгааг ойлгож эхлэв. Яг ч аргагүй болсон тул тэд өглөө нь хоосон шахуу байшинг орхисон нь камерт бичигдэн үлдсэн байдаг. Энэ үед тэдэнд 2 сонголт байлаа. Нэг нь бүхнийг орхиод мартаад өөрсдийг нь хизээч олохгүй байх гэж найдаад үлдсэн хугацаагаа өнгөрөх бол нөгөөх нь амралт дуусгаас байгаа тул өөр хүчтэй помп олж ирээд ажлаа дуусгах. Энэ бүх ажиллагааны гол санаачлагч уураг тарих Брайан Ридер энэ үед эхний зам буюу ажиллагааг орхих шийдвэр гаргасан байх гэж хожим үзжээ. Харин бидний мэдэж байгаагаар бусд нь ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм. Гэвч цаг хугацаа тэдний эсрэг явж байгаа баярын амралт дуусахад хэдхэн өдөр л үлдсэн байв. Энэ хооронд асуудлыг шийдэх хэрэгтэй байсан нь амжилттай болсон билээ. Дэниэл Джонс тохирох помпыг олсноор эхний оролдлогоос 2 хоногийн дараа тэд Хатан Гардны үнэт идлэл хадгалах газартаа иргэн ирсэн юм. Тэд бүх зүйлийг урдын адил хийж энэ удаад помпч амжилттай болж шүүгийг түлхэн унагаснаар яг хувийн машинаар ирсэн. Энд ч гэсэн тэдний аацтай байдлыг дурдах хэрэгтэй. Энэ хооронд нь хулгайг хэн нэгэн хамгаалагч юм уу мэдэж цагдаад хэлээд дутуу үлдээсэн ажлаа гүйцэхээр ирж магадгүйгээд дотор нь оттолтхийн барьж авах боломжтой байсан гэжээ. Гэвч тийм зүйл болсонгүй. Бүх шүүгээний нүдийг нь нээж бүрэн хоосолж чадаагүйгээс нь үзвэл хулгайч нарт тэр өдөр үнэт идлэл алт мөнгө зөөх цүнх сав гар дутаж байснаас өөр асуудал гараагүй гэлтэй. Чадах чинээгээр аваад байшинг орхиж амжилттай тэд зогтоосон юм. Өмнө дурдсанаар хохирлын хэмжээ 100 гаруй сая биш 15-20 сая фунттэй тэнцэх хэмжээний ч байсан. Тэдний нэвтэрч чадсан үнэт идлэл хадгалах байрны хамгаалалт зэргийг авч үзэх юм бол энэ хэрэг Британий олон тооны хэвлэлийнхний өргөмжлсөн шиг 100-ны хулгай гэж нэрлэж болохоор гэмт хэрэг байлаа. Хэдий хулгай дээрэм гэдэг муу муухай зүйлч гэсэн. Энэгээр яаж багцсан юм бол? Ажиллагаа төлөвлөгөө бэл. Одоо та нар энэгээр одоо нэг хөгшин хүмүүс шургач ингээ бод төсөөлтөө. Тэгэл ажил гүйцэтгэлийг нь нэг төрлийн урлаг гэж үзэж байсан юм. Энэ түүх одоо болтол баригдаагүй. Бөөн таамаглал араараас нь гаргасан хариулт үгүй төгс гэмт хэргийн түүхүүдийн нэг болоод манай суугт урдаа хариулт үгүй гэсэн бичгтэйгээр орж болох байсан ч тооцоолоогүй асуудал гарч ирснээр энэ нь бүтлгүүцсэн байдаг. Гол дөрүүд маань бүх зүйлийг төгс төлөвлөж ирсэн ч анхны орлого нь бүтлгүүт үед тэр сандарч алдаа гаргаж ирсэн тэднийг баригдахад хүргэсэн юм. Тэгэхээр бүгдээр цагдаа нар бичлэгийг үзэж байгаад цагаан Mercedes-Benz машиныг олж илрүүлсэн үе рүү иргэн очицгоё. За, энэ машин камерт анх өртдөг үе бол 4-р сарын 4-ний бям гарагт дээрэмчид 2 дахь удаанаа байшинд нэвтрэхээс 1 цагийн өмнө гэсэн үг. Эхний орлогынхаа үед тэд бүгд ямар ч холбоо хамааралгүй унаагаар хэргийн газраа ирцгээсэн байдаг үлээ. Зарим нь хуурамч бичиг баримтаар худалдан авсан машинаараа ирсэн бол зарим нь дээдийн тээврээр гих мэт. 2 дахь удаага нэвтрэхээр эрэхтэй Кенни Коллинс өөрийн хувийн машинаар буюу өнөөх цагаан Benz машинаараа ирсэн нь маш том алдаа болсон юм. Дээрэмчид хэдий байшин доторх үйлдэл бүрээ маш нарийн тооцсон. Гадаа нь 21-р зуун болчихсон байгаа гэдгийг мартчихсан. Өөрсдийн эд маналзуулж явсан 70-80 он шиг сансан байх гэжээ. Хотын өнцөг булан бүрт байх камерын тусламжтайгаар цагдаа нар цагаан Мерседесийг 2 дахь оролдлогынхоо өмнөх өдөр буюу 4-р сарын 3-ны өдөр хотын захад байх багаж хэрэгслийн дэлгүүрт очсныг олж тогтов.
Харин дэлгүүр дэх камер помп худалдан авсан хүнийг бичиж авсан бөгөөд тэр нь ямар ч малгай хар шил маскгүй байсан. Түүнийг Дэниел Джонс байна гэдгийг хэлбэрхэн танихад хүргэсэн юм. Энэ үед цагдаа нарт хоёр с ิจ гт нь аль хэдийн гараад ирлээ. Нэг нь машины эзэн бөгөөд хэрэг гардагаас цагийн өмнө цагаан Мерседесээс бууж ирсэн Кенни Коллинс байсан бол нөгөөх нь түүний машиныг унаж дэлгүүрээс помп авсан Дэниел Джонс юм. Цагдаа нар мэдээж энэ хоёрын алхам бүрийг мөрдөж байсан ба гэмт этгээдүүдийн гол дүрэн болох хэрэг үйлснийхээ дараа хамсаатнуудтайгаа хоорондоо огт уулзаж болохгүй гих дүрмийг ч тэд зөрчсөн байна. Хэрэг гардагаас сар гарны дараа тэд дүрмээ зөрчиж хоорондоо уулзах ба цагдаа нар энэ үед нь жинхэнэ суглаанд гол шагналыг нь хожих шиг л болсон гэжээ. Цагдаа нар хэргийн гол зохион байгуулагч 3-ын уулзалтын гэрч болоо зогсохгүй. Тэдний уулзалтыг нууцаар камерт бичиж авсан байдаг. Уулзалтаар 3 өвгөн юуч болоогүй мэт уулзсан. Сурсан зангаараа шар айрыг уух ба нэг зүйлийн талаар амар урдуулан ярьцгааж байлаа. Брайан Ридер хэдий 2 дахь удаагийн оролцлогын үед ажиллагаанаас гарсан ч энэ уулзалтад ирсэн юм. Эсвэл тэр огт ажиллагаанаас гараагүй. Зүгээр л 2 дахь удаад нь эрүүл мэндийн таагүй байдлаас болоод ирээгүй үндсэнд байж болно гэж үзэх хүмүүс байдаг. Бичлэгийг цагдаа нар амны хайрцгаар уншдаг мэрэгчлэлтэнд өгч түүний уншснаар Коллинс болон Перкинс Ридерт 2 дахь оролцоогоор юу болсон талаар ам оролдон ярьж өгч байлаа. Гэхдээ тэдний ярианы бичлэгийн энэ хэсгийг харахад л амны хайрцгаар унших мэрэгчлэлтэнч байх шаардлагагүй ойлгохдох бөгөөд Перкинс хэрхэн помп ашигласнаа гараараа хүртэл үзүүлж байна. Үүний дараа хэргийн 4 оролцогчийг барьсан юм. Гэвч энэ нь цагдаа нарт хэргийн талаарх бүх асуултанд хариулт өгөхгүй л байлаа. Нэгд хулгайлж авсан эд зүйлс хаана байна вэ? Хэрэгтнүүдийн гэрээс тэдний авч явсан зүйлсийн багахан хэсгийг л олсон гэжээ. Хоёрт Бейзл гэгч 5 дахь этгээд хэн байсан? Мөн үнэхээр хэдэн настай хөгшчүүл ийм хэрэг хийж чадсан уу? Эсвэл тэдний ард өөр нууц ноёдууд байгаа юу гэх асуултууд гарч ирж байсан юм. Ридер, Перкинс, Коллинс, Джонс нар хэрэгээ хүлээсэн юм. Тэд мэдээж ихэндээ хүлээгээгүйч пабд ярьсан ярианыхын бичлэгийг болон гудамжны камеруудын бичлэгийг үзүүлэхэд гүрийгээд байх нь утгагүй болсон бизээ. Өнөөс гадна хэрэгээ хүлээнэ гэдэг нь хүлээхгүй байснаа бодвол авч болох ялаас хөнгөлөх үзүүлэлт болдог байна. Шүүх хуралч болж тэд 6-аас 7 жилийн хорих ялаар шийтгэвсэн ч цор ганц Бейзл гэгч этгээд хэрэгээс мултарсан юм. Цагдаа нар түүнийг барих нь битгий хэл хэн байсныг нь ч тогтоож чадахгүй л байлаа. Цагдаа нар хэргийн дараа тэднийг барихаас өмнө Коллинсыг нууцаар мөрдсөн хэсэг хугацааныхаа бүх бичлэгүүдийг ахин дахин үзэж судалж байсан бөгөөд тэднийг нууцаар мөрдөж байх тухайн үед ямар ч хамаагүй байдлаар холбоо тогтоосон хүн бүрийг шалгаж хамааралгүйнүүдийг нь хасах зарчмаар явсаар байгаад нэг этгээд төр тогтсон байна. Тэр гадаад байдлаараа болон бусад зүйлсээрээ дээрэмчдийн нэг байх хамгийн боломжтой нэгэн гэв. Энэ хүн нь 55 настай Майкл Сид гэх хүн юм. Гэвч нэг асуудал байсан нь бусад гэмт этгээдүүд энэ ах л яг завсраа шургасан ах нь шүү дээ 100%. Тэгээ бодвол тэр хамаагүй залуухан байсаас гадна намтар түүхэнч тэднийхээс ялгаруулж байв. Майкл нь Кембрижийн профессорын хүү бөгөөд ямар ч гэмт хэрэгт урд өмнө холбогдож байгаагүй. Ер нь л намтар түүх гээд байх зүйл байхгүй шахуу нэгэн байсан нь хачирхалтай. Тэр их сургуулаа төгсөнсөө хойш юу хийсэн нь огт ойлгомжгүй ба хаач ямар ч ажил хийгээгүй гэв. Энэ үед цагдаа нар Майклыг мөрдөж эхэлжээ. Түүнийг саатуулах юм уу гэрт нь нэгжлэг хийхэд ямар ч үндэслэл байгаагүй тул ямар нэгэн зүйл олдлоо мөрдөхөр болсон байна. Лондонгийн захад нэг өрөө байранд ганцаар амьдардаг тэрээр саяар хулгайлсан хүн гэхэд тун даруй амьдарч байсан ба цагдаа нарт ямар ч сэжим олдохгүй байсаар 3 жилийн дараа л тэдэнд Майклийн гэрт нэгжлэг хийж шалгах шалтгаан үндэслэл олдсон юм. Энэ бичлэгт Майкл Сид гудамжаар алхаж байгааг үзүүлж байна. Түүний алхаа нь яг л Чарльз Чаплинтэй төстэй байгаа бөгөөд алхах бүртээ баруун хөлөө гадагш нь тавьж байгаа нь түүний алхааг онцгой болгож байна гэв. Харин одоо энэ алхаагаа дээрмийн өдөр нууцлаг Бейзл гэгчин камерт өртсөн бичлэгийн алхаатай харьцуулан үзээд ижил алхаж байна гэж мэрэгчлэнүүд үзсэн байна. Энэ дүгнэлтэнд Сидийн гэрт үзлэг шалгалт хийх зөвшөөрөл авахд хангалттай тул гэртэн цагдаа нар дайран орсон юм. Тэд цагдаа нар Хатан гарднаас хулгайлагдсан өнөт эдлэл алт зэргээс олсон байна. Гэвч энэ бүгдийг үл харгалзан Сид өөрийгөө Бейзл буюу 5 дахь гишүүн гэдгээ үгүйсгэж байсан бөгөөд хуучны танил Кенни Коллинс өнөт эдлүүдийг төр зур хадгалуулахаар түүнд өгсөн. Мөнгө хэрэгтэй байсан тул шан харамчны төлөө зөвшөөрсөн гэжээ. Харин цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийх явцдаа олсон бусад сонирхол татхуу зүйлс түүнийг электрон техникийн гоц ухаантан гэдгийг нотолсон гэсэн бөгөөд жишээ нь түүний гэрээс жижиг хэмжээний газарт оршин байгаа гар утаснуудыг сүлжээгүй болгодог гар аргаар хийсэн төхөөрөмж олсон юм. Мөн Сид өөрөө хизэж гар утас хэрэглэдэггүй нэгэн байсан. Онцын шаардлага гарвал суурин утас хэрэглэдэг тун сонирхол татхуйц өвөрмөц нэгэн байв. Гэм бурууга хүлээгээгүй гэсэн шалтгаанаар тэр бусдаас хамгийн их буюу
10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Хэргийн хамгийн настай оролцогчд болох Kenny Collins, Brian Reader нар 3 жилийн дараа хулгайлагдсан зүйлсээ гүйцээж төлж барагдуулах нөхцөлтэйгээр хугацаанаас өмнө суллагдсан ч үүнийг аль аль нь биелүүлээгүй тул буцаад хоригдцоосон гэв. 100-ны хулгай гэх энэ хэрэг гарсны дараагийн хэдэн жилийн турш Лондонгийн өөр бусад гэмт хэргийн томоохон төлөөлөгчд энэ хэргийн цаана байсан гэх таамаглууд хэвлэлээр үе үе гарч байлаа. Энэ таамаглууд нь ч төдийлөн боломжгүй зүйл мэт сонсогддоггүй юм. Жишээ нь хэргийн яг өмнөх өдөр гарсан томоохон галт төмөр, өнөд эдлэл хадгалах байрны хамгаалагчаас түлхүүр код зэргийг нь олж авсан явдал болон хулгайлагдсан эд зүйлсийн ихэнх нь олдоогүй зэрэг нь хүмүүсийг ингэж үзэхэд хүргэжээ. Энэ хэрэг хэдэн настай хүний хийсэн ажил байж болох уу? Эсвэл гол санаачлагч зохион байгуулагч нь өөр нэг нүг их мэт асуултуудыг тавьж байв. Өөр хүмүүс хэргийн Аль нь вэ? Аль нь жиж болох юм биш үү? Тэ? Би юм хулгайлуулмаар байвал бас тэ хэдэн хүмүүсийг захиалаад хулгайлуулчих болно сте. зохион байгуулалтад байсан гэдгийг батлах юу ч олдоогүйч. Өндөр настай хүмүүс алдах юмгүй шахуу байсан тул их хэмжээний мөнгө өгч тэднэр хэрэгэд далдалсан гэж таамаглах хүмүүс байдаг юм. Харин өвгчүүл өөрсдөө энэ бүгдийг гар бие гүйцэтгсэн гэдгийг батлах зүйлс байдаг нь. Тэдэнд энэ ажиллагааных нь үеэр маш их аз дайрсан байдал болон гэмт хэргийнхээ дараа маш олон алдаа гаргаснаас болж баригдсан зэрэг нь тэд өөрсдөө л байсны нотлохоо гэжээ. Британий хэвлэлүүд энэ хэргийг 100-ны хулгай гэж нэрлэснээс гадна оролцсон хүмүүсийнх нь намтар түүх өндөр нас зэргийг харгалзан бас нэг нэр өгсөн нь The Last Job буюу сүүлийн ажиллагаа гэсэн утга илэрхийлж тэд бас энэ сонирхолтой санаа дэвшүүлсэн. The Last Job. Тэдний хувьд энэ ажил үнэхээр сүүлийн хэрэг нь байсан бөгөөд тэд үүнийг мөнгө олохтой гол нь биш. Үүнийг хийж өөрсдөө юу ч чаддгийг харуулж баталж нэх сайнаар биш ч гэсэн хожим дурсагдах зүйлээ үлдээх гэж хийсэн байх гэсэн санаа дэвшүүлсэн байдаг. Жишээ нь хэрэгтнүүдийн нэг Terry Perkins хэрэгээс жилийн дараа шоронд нас орсон байна. Энэ түүх хамгийн түрүүнд хулгайн гэмт хэргийн түүх бөгөөд хэн нэгэн гэмтэж хөнөөгдөж эрүүл мэндээрээ хохироогүйч хулгай бол гэмт хэрэг. Хэдий туршлагатай этгээдүүд төгс мэт хэрэг үйлцсэж эзэн нэгэн цагт баригддаг гэдгийг сануулсан түүх юм. Ингээд гэмт хэргийн түүхэн дэх нэгэн сонирхолтой түүхүүдийн нэгийг хүргэлээ. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. Баяр таа. That's sick. That's worth it, man.